Presented by Social Pay. Brought to you by Kite Mongolia. Намайг Үүдэ гэдэг өөрийн Swashbuckling Dandies хамтлагийн үүсгэн байгуулагч. Би дуучин, songwriter, producer, artist байна. Энэ дууг үзье. Чи бараг шууд 1 2 3 4 Өөрийн банд бол би 2018 оны сүүлээр 9 сараар байгуулагдсан. Манай хамтлагийн онцлог юм гэвэл хязгааргүй ямар нэг юмд жанрод баригдаагүй дуртай дуугаа тоглоно. Дуугаа ямар ч маягаар уртцгаад тэгээд дунд нь нэг өөр юм оруулаад тэгээд айгу jam их дуртай, айгу solo их дуртай, амар improvise их дуртай. Тэгээд арай жоохон тийм free тийм би бас дуугаа ингээд өөрчлөөд байдаг. Дандаа нэг юм нэмээд, дандаа нэг юм хасаад юм уу. Дуултыг яагаад партуудыг өөрчлөөд тэгээ явдаг. Тэрүүгээрээ нэрээр өөрөмлөг гэж боддог шин. Багада аав ээж машинаар ингээд нэг Mercedes-Benz машин байдагсан. Тэгээд Modern Talking нэг сонсч ирсэн. Тийм нэг тэгээд тэндээ дагаад дуулаа тиймэрхүү юу байдیں۔ Яг хөгжимтэй ингээд яг яасан гэх юм бол Michael Jackson амар донтчихсэн 10 настай да. Сургуулийнхаа урд Billie Jean Michael Jackson би бараг 3 сар тэрийг сураад тэгээд бүжгэлж ирсэн. Тэр чинь яг нэг 2006 он Your Face пянзаар гарсан нь болохоор энд бол пянзаар гарах эрэхтэй болохоор би гаргасан. Тэгээд энд бол би зүгээр үнэнгээ хэлэхэд it's a masterpiece. Зүгээр 9 минут 20 секундын дуу. Тэгээд тийм их хөдөлмөр орсон, тийм их олон жилийн rewrite дахиж бичих. Тэгээд айгүй тийм том journey явсан. Тэгээд covering Солонгос юм Dohi Kwan гэдэг Rangbin Mamdou Mokhtar эднэрийн постэр хийдэг айгүй гоё талант түн. Тэгээд Greg Calby, Steve Fallone хоёр дууны мастеринг хийсэн. Тэр чинь Greg Calby чинь 70 онд David Bowie, John Lennon мастер хийсэн. Одоо John Mayer, Tame Impala-гийн бүх дуунуудыг мастер хийсэн. Одоо англи хэлээр яагаад бичсэн гэхээр миний бичиж чаддаг хэл. Ярьж хамгийн сайнаар ярьж чаддаг хэл нь. Одоо би Итали хэлээр аим сайн ярьдаг гэсэн бол би бараг Итали хэлээр л явах байх. Тэгээд яг хөө мэдээж маркет одоо хөгжмийн дэлхийн маркет нь болохоор англи хэлээр ингэж явагдаж байгаа. Тэгэхээр тэр талаасаа бол би англиар дуулах нь бас тийм юу гэдэг advantage хэрэг ашигтай гэх юм уу да. Монгол залуусуудын нийлүүлдэг үнэт зүйлс гэвэл миний дуу Soul Love дээр айгу харагдсан юм шиг. Би ерөн тэрэн дээр амар хэлсэн юм шиг санагдтiin. Тэр дуу бараг анх удаа нэг тийм сургаал, нэг тийм health political юм шиг health spiritual одоо бүх юм тийм харуулсан дуу. Тэрэн дээр ерөн өөрийнх нь soul, өөрийнх нь хүн чанар, өөрийнх нь тэр сайн ингээд чанараа битээ алдаарай. Тэр зүрх одоо keep you I need soul love, I need pure heart, I need your touch all the time. Яг pure heartтай бай, soul-а ингээд авч үлд одоо тэнд ямар нэг юм битээ ивтрээсээ ямар нэг юмд ингээд соолоо алдагдуулахгүй байгаасаа гэж тийм. It's from the soul, it's from the heart, babe. You better use it before
before you lose it. So don't you buy it back. Keep your heart intact with your soul, body and mind in check. Social Pay, so smart.